Алиас аргыг төгсгөлөг утгатай дискрет сансруу хэсэгч симуляцлахад ашигладаг. Тус арга нь бэлтгэл алхам дээрээ уддаг бас алиас утгууд болон тэдгээрийн нэгтийг хадгалахаар нэмэлт санах шаарддаг боловч сансруу хэсэгчийн утга үүсгэхдээ маш хурдан ажилладаг. X сансруу хэсэгчийг X1 гэх мэтлэн XK гэсэн K ширхэг утгуудыг харгалзан P1 гэх мэтлэн PK магадaltaгаар авдаг гэе. Тэгвэл X сансруу хэсэгчийг алиас аргаар симуляцлахдаа эхлээд тус тархалтыг бинар байдалтай тархалтуудын нийлбэрээр илэрхийлнэ. Тэдгээр бинар тархалтууд нь яг л Бернулийн тархалт шиг хоёр утга бүхий сансруу хэсэгчийн тархалт байх бөгөөд гэхдээ утгуудаа X хэсэгчийн утгуудаас авна. Энд F тархалтыг K ширхэг тархалтын нийлбэрээр илэрхийлж бичсэн. Гэвч ном сурах бичгүүдэд ихэвчлэн K-гаас нэг ширхэг тархалтын нийлбэр байдлаар илэрхийлсэн байдаг. Харин бид Америкийн статистикч Джеймс E. Gentile-ийн бичсэн хувилбарын дагуу энэхүү K ширхэг тархалт авах болно. Учир нь Gentile өөрийн номдоо Q тархалтыг байгуулах бэлэн алгоритм бичсэн байдаг. Алиас аргын алгоритмыг ерөнхийгөөс тусгай руу шилжих байдлаар авч үзье. Ийхүү эхлээд ерөнхий алгоритмыг нь танилцуулъя. Нэгдүгээрт 1 гэх мэтлэн K олонлогоос ямар нэг E элемент санамсаргүй сонгоно. Хоёрдугаарт QE тархалтаас сансргүй утга гарган авна. Энэ нь X сансруу хэсэгчийн утга болно. Цааш үргэлжлүүлэн QE тархалтуудыг байгуулах тухай болон дээрх ерөнхий алгоритмыг программын код бичгэд тохиромжтой байдлаар үзнэ. QE тархалтуудыг байгуулах бэлэн алгоритм шууд үгүй. Алиас аргыг програмчлахдаа энэхүү алгоритмыг шууд ашиглана. Харин тус алгоритм угтаа ямар үйлдэл хийдэг болохыг дараагийн слайд дээр хялбар жишээгээр харуулна. QE тархалтуудыг байгуулах алгоритмын дагуу чухам юу хийхийг жишээгээр харуулъя. Ингээд 1, 2 гэх мэтлэн 6 гэсэн утгуудыг слайд дээр буй магадaltaгаар авдаг X сансруу хэсэгчийн тархалт авч үзье. Нэн тэргуунд бэлтгэл алхам хийн. Тус алхамд BE ялгууруудын сөрөг эсвэл эргээс шалтгаалж сансруу хэсэгчийн утгуудын индексийг L болон H олонлогт хуваарлана. Ийхүү манай тохиолдолд L олонлог 2 болон 4 гэсэн элементүүдтэй, харин H олонлог 3 гэсэн ганц элементтэй болно. Одоо алгоритмын дагуу L болон H олонлогоос тус бүр нэг элемент сонгон авна. Эхлээд 2 ба 3 гэсэн элементүүд сонгоё. L болон H олонлог байгуулахдаа нэгийг орхисныг анзаарсан уу? Яагад гэвэл түүнд харгалзах B1 ялгуурын утга тэгтээ тэнцүү байгаа юм. Одоо бид 2, 3, 4 гэсэн элементүүдэд харгалзах магадлалуудыг ч BE ялгуурууд нь тэг болтол засварлах юм. Угтаа энэ нь 3 дээрх илүүдэл 0.45-аас хасах 4-1 тэнцүү 0.2 магадлалаас 2 дээрх дутаж буй магадлал дээр нэмэх явдал юм. Гэхдээ нэмэгдэн орж буй магадлалыг 3 гэсэн индекс дагалдахыг анхаарах хэрэгтэй. Үүнийг диаграмаар үзүүлбэл тохиромжтой байдаг бөгөөд ингээд дараагийн слайд руу шилжье. Ингээд бодолтын санааг диаграмаар илэрхийлье. Эхлээд анх өгсөн тархалт ямар байсныг харцгаая. Энд 3 дугаарх утгын магадлал 4-1 тэнцүү 0.25 магадлалаас илүү гарч байгааг тасалж харуулав. Улмаар тэрхүү илүүдэл магадлалын зохих хэсгийг 2 дугаарх утгын магадлал дээр нэмж байна. Ингэхдээ өмнөх слайдыг тайлбарлахдаа хэлсэнчлэн нэмэгдэн орж буй магадлалын индексийг дагалдуулж байна. Ийхүү дагалдан очиж буй индексэд харгалзах утгыг алиас утга гэнэ. Яг энд 2 гэсэн утга 3 гэсэн алиас утгатай хамт байгааг анхаарна уу? Цаашилбал Q2 тархалттай сансруу хэсэгч эдгээр 2 утгыг авна. Ийм байдлаар QE тархалтуудыг олно. Мөн QE-ийн тархалт болох тул магадлалуудын нийлбэр нэгтэй тэнцэх ёстой. Тэгэхээр яг одоо авч үзэж буй 2 болон 3 гэсэн утгуудын магадлалыг K буюу 4-өөр үржүүлэх шаардлагатай. Алгоритмд ч үүнийг тусгасан байгааг 7 дугаар алхмаас нь харж болно. Эцэст нь үлдсэн илүүдэл магадлалыг 4-р утгын магадлал дээр нэмснээр бүх магадлалууд 4-1 тэнцүү 0.25 буюу тэнцүү боллоо. Үүнийг гистограмм тэгшитгэх гэдэг. Одоо алиас аргын алгоритмыг програмчлахад илүү төхөөлсөн байдлаар авч үзье. Нэгдүгээрт 1, 2 гэх мэтлэн K олонлогоос E сансргүй тоо гарган авна. Үүний тулд U гэсэн суурь сансргүй тоо үүсгээд улмаар түүнийг хувиргаж байна. Энд буй хагас дөрвөлжин хаалтан тоог бууруулж томилохыг илтгэнэ. Хоёрдугаар алхамд эхлээд V гэсэн суурь сансргүй тоо үүсгэнэ. Дараа нь хэрэв V нь PE магадлалаас бага бол X тэнцүү XE, харин эсрэг тохиолдолд X тэнцүү XAE гэж авна. Алиас аргыг хэрхэн хэрэглэхийг дэлгэрэнгүй харуулсан жишээ сонирхуулъя. Жишээ болгон QE тархалтуудын байгуулалтыг тайлбарлах үед авсан тархалтаа эргэн авъя. Энэхүү тархалтыг тархалтын хүснэгтээр илэрхийлсэнийг одоо харуулж байна. Эцэст нь тус тархалтыг R програмд утгуудыг нь X, харин нэгтуудыг нь P гэсэн вектор байдлаар оруулахаар бичсэн код харагдаж байна. QE тархалтуудыг байгуулах буюу гистограмм тэгшитгэх алгоритмыг R хэлээр програмжуулж бичсэн кодын эхний хэсгийг харуулж байна. Кодын тухайн нэг мөр нь алгоритмын чухам аль алхамтай холбогдохыг тодорхой бичсэн тул энэхүү слайдыг та бүхэн өөрсдөө бие даан үзнэ үү. Кодын үргэлжлэл буюу алгоритмын дараагийн алхмуудыг удаах слайдаар үзүүлнэ.
Гистограмт шитгэх алгоритмын үргэлжлэлийг R хэлээр хэрхэн програмчилж бичсэнийг одоо харуулж байна. Та бүхэн програмын кодыг тус алгоритмтай уялдуулж бичсэн тайлбартай хамт бичлэгээ зогсос хийлгэж байгаад уншиж судлаарай. Одоо симуляцийн програмын үндсэн хэсэг харагдаж байна. Энд урдын адил кодын мөр бүрийг тодорхой тайлбартайгаар бичсэн тул та бүхэн өөрсдөө уншиж судална уу? Одоо симуляцийн үнэн бодиттой болсон хэсэг, өөрөөр хэлбэл бидний бичсэн програм алдаагүй эсэхийг шалгая. Үүний тулд түүрийн давтамжийг онлайн тархалттай харьцуулах болон статистик шинжүүрээр шалгах зэрэг зүйлс хийж болно. Түүрийн давтамжийг олж хуваар илэрхийлсэн нь анх бидний авсан тархалттай ойролцоо байна. Эцэст нь туршилтын тархалт буюу түүрийн давтамжийг анхны тархалттай адил гэсэн тэг таамаглалыг хий квадрат шинжүүрээр шалгахад магадлалын утга нь ойролцоогоор 0.663 гэж олдсон. Иймээс тархалтын тухай таамаглал үл нэцээгдэх тул бидний бичсэн програм анх өгсөн тархалтыг зөв симуляцлж байна хэмээн дүгнэнэ. Задлах аргыг үзэхээс өмнө тархалтуудын холимогийн талаарх ойлголттой болцоох хэрэгтэй. F1 болон F2 нь ижил дисперстэй боловч хоёр өөр дундчтай хэвийн тархалтын нэгтийн функцүүд байг. Тэдгээр тархалтуудын нэгтийн моринуудыг тасархай шугам болон цэгээр дүрсэлж үзүүллээ. Харин хоёр тархалтын нийлбэр байдалтай холимог тархалтын нэгтийн морийг өнгөөр ялган зурж харуулав. Энд нэгтийн функцийн чанар ёсоор анх авсан хоёр тархалтын нэгтийн морийн доор байх мужийн талбайн хэмжээ нэгтэй тэнцүү юм. Мөн тус чанар ёсоор холимог тархалтын нэгтийн моригаар хашигдах талбайн хэмжээч бас нэгтэй тэнцүү байх ёстой. Иймд нэгтүүдийн нийлбэрийг хоёрт хуваах шаардлагатай. Иймгүй нэгтүүдийг шууд нэмбэл тархалтуудын 50-50% харьцаатай буюу ижил жин бүхий холимог үүсч байна. Цаашид бол холимогдох тархалтуудын жинг үүнээс өөр жишээлбэл 40 ба 60 гэх мэтчлэн янз бүрээр авч болно. Одоо түрүүчийнхээс өөр хэлбэртэй холимог тархалт авч үзье. Энэ бол хэсэгчилсэн байдалтай холимог тархалт юм. Үүнийг хялбар ойлгоцгоохын тулд тодорхой жишээ авч үзье. F нэмэх x нь зөвхөн эерэг утга авдаг тайрмал хэвийн тархалтын нэгтийн функц байг. Улмаар зөвхөн сөрөг утга авдаг F хасах x нэгттэй хувьсагч авъя. Ийхүү хоёр тусдаа тархалт авлаа. Тэгвэл зураг дээр өнгөөр ялгаж зурсан нэгтийн морь бол F нэмэх x болон F хасах x тархалтуудын тэнцүү жин бүхий холимогийнх юм. Хэрв fx тархалт нь f1 гэхмэчлэн fk гэсэн k ширхэг тархалтын холимог бол fx тархалтыг f1 гэхмэчлэн fk тархалтуудын жинлсэн дундаж байдлаар илэрхийлж болно. Энд омега энэ fx тархалтын жин юм. Ийхүү холимог тархалтын талаар үндсэн ойлголттой болцохоос нь тул задлах аргатай танилццгаая. Санамсаргүй хувьсгчийн тархалтыг хялбар симуляцлах тархалтуудын холимогийн тусламжтай симуляцлах аргыг задлах арга гэнэ. Одоо задлах арга алгоритмыг үзье. Эхний алхамд симуляцаар үүсэх сансруу утга нь холимогийн бүрэлдэхүүнд байх тархалтуудын чухам аль нь захирагдаж байх вэ гэдгийг тогтооно. Энэ нь мэдээж тархалтуудын жингээс хамаарна. Тархалтын дис дугаар заах E гэсэн сансрын утга үүсгэхдээ хэрэв k нь бага бол уруу хуургалтын арга, харин k нь их бол сая үтсэн алиас арга хэрэглэж болно. Ийхүү нэгдүгээр алхамд симуляцийг чухам ямар тархалтаар хийх вэ гэдгийг тогтооно. Удаах алхамд нэгдүгээр алхамд гарган авсан E гэсэн дис дугаар бүхий FEX нэгттэй сансрын хэсэгчийн утга үүсгэж улмаар түүнийг X хэсэгчийн утга хэмээн аавна. Лекцийн төгсгөлд холимог тархалт симуляцлагыг харуулсан жишээнүүд сонирхуулъя. Эхлээд дунджаараа ялгаатай хэвийн тархалтуудын 55% ба 45% харьцаатай, өөрөөр хэлбэл 0.55 ба 0.45 жин бүхий холимог тархалт авч үзье. Тус холимогийг R програм дээр симуляцлахаар бичсэн код харагдаж байна. Энд алгоритмын нэгдүгээр алхам нь FLC нөхцөлд тушаалын операторын нөхцөл шалгах хэсэгт хийгдэж байгааг тодруулж хэлье. Харин кодын бусад мөрөх тайлбараас ойлгомжтой болно гэж үзээд цааш явъя. Симуляцийн програмаа зөв ажиллаж буй эсгээс шалгахаар гистограм ба холимог тархалтын нэгтийн морийг давхарлаж зурлаа. Үүний тулд R програм дээр ямар тушаал өгөхийг слайдын төгсгөлд харуулав. Симуляцийн аргаар гарган авсан утгуудаа анх авсан тархалттай болохыг хий квадрат шинжүүрээр шалгахаар бичсэн код слайд дээр харагдаж байна. Хий квадрат шинжүүрийн магадлалын утга 0.627 гэж гарсан нь манай симуляц зөв болохыг нотолж байгаа явдал юм. Хэсэгчилсэн байдалтай тархалтын холимогийг симуляцлахад задлах арга харьцангуй тохиромжтой болохыг тодорхой жишээгээр харуулъя. Ингээд зураг дээр харуулсан тархалтыг эхлээд уруу хуургалтын аргаар, дараа нь тархалтын холимог байдлаар симуляцлж үзүүлээ. Эндээс жигд тархалт болон илтгэж тархалтууд байгааг ажиглана. Зураг дээр бас нэгтийн илэрхийлэл дотор буй M нь тархалтын параметр бол харин B болон C нь үл мэдэгдэгчид юм. Эхлээд эдгээр үл мэдэгдэгчдийн утгыг олох зорилготой бяцхан тооцоо хий. Хоёр нэгтийн залгаас дээрх утгууд тэнцүү гэдгээс C болон B үл мэдэгдэгчдийн утгууд тэнцүү гэсэн дүгнэлтэд хүрч байна. Улмаар мэдэгдэхгүй байгаа B утгыг нэгтийн функцийн чанар ашиглан олж болно. Тус бодолтыг слайдын төгсгөлд дэлгэрэнгүй байдлаар бичлээ.
Өмнөх слайд дээрх бодолтын үр дүнг нэгтгэн бичсэн слайдын ихэнд харагдаж байна. Өмнө хэлсэнчлэн эхлээд уруу хуургалтын арга хэрэглэе. Тус тархалтыг уруу хуургалтын аргаар симуляцлахын тулд тархалтын функц нь хэрэгтэй. Энд өгсөн сансрын хэсэгчин сөрөг тоон утга авахгүй тул x тэгс бага үед тархалтын функцийн утга тэгтээ тэнцүү байх нь илэрхий юм. X нь 0-оос m-ийн хооронд байх үед тархалтын функцийг нэгтийн функцээс интеграл авч олсон нь одоо харагдаж байна. Харин x нь m-с их тохиолдолд харгалзах тархалтын функцийн илэрхийллийг мөн адил нэгтийн функцээс интеграл авч олсон нь слайдын төгсгөлд харагдаж байна. Сая олсон тархалтын функцийн эцэслэн бичсэн нь слайдын ихэнд харагдаж байна. Одоо тус тархалтын симуляцид ашиглах уруу хуургалтын томьёог нь олъё. Тархалтын функцийн аргумент ба утгын уялдаа холбооны зүй тогтвол m-цэг дээр өөрчлөгдөж байна. Иймд уруу хуургалтын томьёог m-цэг болон түүнд харгалзах магадлал болох m-ийг буух нь m дээр нэмэх нэгээс бага болон их гэсэн хоёр тохиолдолд тус бүрийн хувьд олох хэрэгтэй. Өгсөн тархалтыг уруу хуургалтын аргаар симуляцлж n хэмжээтэй сансруу төвөр гаргаа авах функцийг R хэлээр слайд дээр харуулж буй байдлаар бичиж болно. Одоо тус тархалтыг симуляцлахдаа задлах арга хэрэглэх, өөрөөр хэлбэл жигд тархалт болон илтгэж тархалтын холимог гэдэг талаас нь хандая. Энд 0-оос m интервал дээр f1x тэнцүү 1 их байх нь m жигд тархалт. M-с нэмэх хязгааргүй интервал дээр f2x тэнцүү y-гийн m-с асах нь x таймэл илтгэж тархалт байна. Задлах арга хэрэглэхийн тулд тархалт тус бүр ямар жинтэй байгааг олох хэрэгтэй. Иймд тэдгээр интервал бүрд сансруу хэсэгчийн унах магадлалуудыг олъё. Үзэгдлийн магадлалыг нэгтээс авсан интегралаар олдог бөгөөд тус интеграл нь нэгтийн мөрийн дор хашигдах мужийн талбай хэмжээтэй тэнцүү байдгийг санаарай. Тэгвэл эхний магадлалыг тэгшинцэгт мужийн талбай байдлаар маш хялбархан олж болно. Хоёр дахь магадлалын хувьд эсрэг үзэгдлийн магадлалын томьёо ашиглав. Иймгүй 0-оос m болон m-с нэмэх хязгааргүй интервал бүрд сансруу хэсэгчийн унах магадлал харгалзан m-ийг баах нь m дээр нэмэх нь 1 болон 1-ийг баах нь m дээр нэмэх нь 1 буюу тархалтуудын чин ямар хэмжээтэй байгааг олж тогтоолоо. Ингэснээр тус тархалтыг задлах алгоритмаар симуляцлахад бэлэн боллоо. Симуляцийн програм хэрхэн бичснээ дараагийн слайдаар сонирхуулъя. Одоо тус програмыг R хэлээр хэрхэн бичсэнийг сонирхно уу? Үгээр энэ удаагийн бичлэгээ дуусгая.